Манай эмнэлэг Америк нэгдсэн улсаас шингэн хүчил төрөгчийн бэлтгэлийг импортлон оруулж ирж байна. За уг бэлтгэл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн лабораторийн шинжилгээнүүд бусад бүх зөвшөөрлүүдийн үндсэн дээр борлуулагдаж байгаа. За танд хүчил төрөгчийг өгье. Яаж өгөх вэ? Нэгдүгээр хилэн тусааж өгье. Хоёрдугаар усанд тусааж уулгая. Насанд хүрсэн хүний нэг удаагийн хэрэглээ 8-10 тусалт нэг удаа хэрэглэснээрээ таны хүчил төрөгчийн хангамж сайжирч, бодисын солилцоо идэвхжиж, хордлого тайлагдаж, ядаргаа тайлагдах юм аа. За шингэн хүчил төрөгчийг ууснараа хотоодны салстаар нэвчин, хялгасан судсаар дамжин цусны эргэлтэнд орж, ингээд эд эсүүдийг хүчил төрөгчөөр хангаж өгөх юм аа. Цусны улаан эс нь минералуудын тусламжтайгаар хүчил төрөгчийг баяжиж, эд эсүүдэд хүчил төрөгчийг зөөрлөн өгч бодисын солилцоог сайжруулах ийм үйлчилгээтэй. Орц найрлагын хувьд бол шингэн хэлбэртэй. За цэвэршүүлсэн ус, шингээгдсэн хүчил төрөгч, 3 дугаарт идэвхтэй минералуудаар баяжигдсан ийм бэлтгэл байгаа юм. За бүтээгдэхүүний идэвхтэй минералууд нь холоор, сод, йод, бром, цинк, төмөр, зис. Энэ идэвхтэй бүтээгдэхүүнээс гадна магнезиум, потазиум, карбон зэрэг идэвхтэй элементүүд бол орцсон ийм бэлтгэл байгаа. За энэ бэлтгэлүүд нь болохоор зэрэг энэ идэвхтэй минералууд нь цусны улаан эсийг хүчил төрөгчөөр хангах процесс гол чухал үүргийг гүйцэтгэдэг. За уг бүтээгдэхүүн бол амьтны гаралтай, генетикийн гаралтай бодис агуулгадаагүй, мансууруулах, домтуулах, сэргээшийн төрлийн бодис агуулгадаагүй ингээд эко бүтээгдэхүүн юм аа. За усанд маш сайн уусна. За дээрх нь элементүүд нь болохоор бидний биед байдаг учраас хүний биед бол ямар нэгэн гаж нөлөө сөрөг үзүүлэлт бол байхгүй маа. Хордлтын зэрэг бол байхгүй гэж шинжилгээгээд өгнөгдсөн байдаг. Насанд хүрсэн